Сайн байцгаана өвгтөдөө 15 дахь өдрийн мэд хүргэе. 15 дахь өдрөө бошин та нартаа ястан мэлхий бүргэд 2 гэсэн сайхан үлгэрийг дэлхийн шилдэг 100 үлгэр гэсэн номноосоо уншиж өгөхөөр бэлтлээ. За үлгэрээ эхэлцгээе. Би нис чаддагч байсан болоосой гэж бяцхан ястан мэлхий санаа алдан бодоод тэнгэрт дүүлэн нисэх шууд руу атаархан ширтнэ. Би шувуучиг маш хурдан сүр жавхлантай эргчлөөдөө байсан ч болоосой гэж тэр хэллээ. Тэгтэл хажууд нь нэгэн бүргэд ирээд чи үнэхээр нисхийг хүсч байна гэж юу хэмээн асуулаа. Ястан мэлхий тийм ээ үнэхээр их хүсч байна гэж хариулахад бүргэд гэхдээ чамд далавч байхгүй шүү дээ. Чи бол газарт байхаар заяагдсан амьтан гэвэ. Надад ганцхан удаа нисэх боломж олгооч гэж ястан мэлхийг шалахад бүргэд за яах вэ? Хэрвээ би чамд нисэх боломж олговол хариуд нь чи надад юу өгөх юм бэ гэж асуув. Нисхээс өөрийг бодхоо байсан ястан мэлхий өөрт байгаа бүхнээ өгье гэж амлалаа. Хэрвээ чи тэгж бодож байвал болж байна гэж бүргэд хэлээд бяцхан ястан мэлхийг том хар сарвуугаараа зун далавчаа дивсээр тэнгэрт хөрлөө. Газар тэртээ доор харагдаж ширүүн салхи чихнийхэн хажуугаар шүүгэж байв. Бүргэд тарайн талбай дээгүүр нисч байгаад чи бэлнэ үү? Би чамайг тавилаа шүү гэж асуухад ястан мэлхий тийм ээ бэлэн гэж итгэл төгс хариуллаа. Тэр үед бүргэд түүнийг агаарт тавьж ястан мэлхий яг л чулуу шиг шидэгдлээ. Тэр огцом дошиж байх үедээ би газартаа л үлддэг байж нисхээр заягдсан амьтан би биш юм байна гэж ориллоо. Хэсэг бамбалцсан хөвдөн дунд ястан мэлхий пит хийтэл унжээ. Толгой нэргэж би аимшигтайгаар өвдөн чичирч байхдаа ястан мэлхий дээгүүр нь цагралан нисч би бүргэдийг олж харлаа. Тэгээд би одооноос эхлээд өөрийнхөө чадал хүрэх зүйлийг л хийх болно гэж өөртөө хатуу шийджээ. За ингээд үлгэр маань дууслаа. За тэгэхээр энэ үлгэр дээр юу гарч ирэх хүүхдүүдээ? Нэгэн ястан мэлхий байсан тийм ээ. Тэгээ ястан мэлхий маань яалаа үргэлж тэнгэрт нисхийг хүссэн тийм үү? Хэрвээ би нисдэг байсан ч болоосой ганц удаач олов нисэх юмсан гэд байхыг нь хэн сонсдог вүлээ? Нэгэн бүргэд сонсоод тийм ээ. Чи чинь нисэх биш далавчгүй чи чинь газар байхаар зэгцсэн амчин шүү дээ гэсэн чинь тийм л дээ тэгсэн ч гэсэн би нэг удаа нисч үзмээр лээ шүү дээ гэх. Тэгэхээр хэрвээ би чамд нисэх боломж олгох юм бол чи надаа юу өгөх юм гэж асуусан чи юу гэдэг вүлээ? Надад байгаа бүхнээ өгье гэж хэлдэг тийм ээ. За ингээд бүргэд ястан мэлхий хоёр тохиролцоод бүргэд яалаа ястан мэлхийг бахим савартай яхаа сайн барьж аваад л дэше нисдэг тийм үү? Нисэж явснаа талбай дээгүүр гарч ирээд за одоо би чамайг тавилаа шүү чи бэлнэ үү гэсэн чинь ястан мэлхий яадаг вүлээ? Билээ. Тэгээ тэр үед ястан мэлхий аж аргалтай байлаа хөхтөдөө. Үгүй те. Нөгөө нисэх юмсан гэж бодоод ижил нисэх чинь яадаг вэ? Төсөөснөөс нь илүү өөр аимшигтэй байдаг шүү дээ тийм ээ. Салхи шихэн шуугаа толгой дархин эргээд тийм үү? Айдас хүлэгдсэн байдаг чичирдэг те. За ингээд бүргэд маань ястан мэлхийг тавьтал доошоо унж явахдаа ястан мэлхий маань юу гэж боддог вүлээ? За би дахичл нисэе гэхгүй би чадах юм аа л хий гэж тийм үү? За тэгээд аз залахад ястан мэлхий маань яалаа өгтөдөө зөөлөн бамбалцсан хөвдөн дээр унтсан учраас амьд үлдлээ штэ тийм ээ. Хэрвээ тэгээгүй байсан бол өндрөө шидэгдсэн ястан мэлхий амьд үлдэх боломжтой ээ. Үгүй шүү дээ тийм ээ. Тэгээд чаддаг зүйлээ л хийх минь гэж өөртөө яасан гэж байна. Хатуу шийдсэн гэд энэ үлгэр маань яасан бэлээ? Өндөрлсөн тийм ээ хөхтөдөө. За тэгвэл энэ үлгэрээс бид юуг ойлгож авах вэ? Галууг дуурайж хэрэг хөлөө хөлдөө гэдэг сайхан зүүрцсэн үг шиг байна шүү дээ тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол адилхан шүүж гэсэн
Галуу бол усны шүү. Хэрээ бол яг уу хорой газрын шувуу шүү дээ. Тэгэхээр хоёр биендээ ерөөсөө яг уу өөр зүйл. Тэгэхээр би бинээ дуурайх гэж, хин нэгнийг даган дуурайх гэж, хин нэгнтэй өөрийгөө харьцуулж ерөөсөө болохгүй шүү гэдгийг энэ үлгэр маань бидэнд яаж байна? Сануулсан хэлж штэ хүүхдүүдээ, тийм ээ. За ингээд өнөөдрийн үлгэрээ энэ хөргөж өндөрлөөд маргаашийн үлгэрээрээ эргэн уулзацгаая. Сайхан амраарай хүүхдүүдээ. Баяртай.